ундрах, ажил хэрэгч, дүүргээ мэддэг бид нар залуу их орончгүйгээ дэмжицгээе. Сонгон хайрханда сумын авазрыга сонгоцгоё. Хамгийн үнэтэй зүйл бол хүн өөрөө гэдэг. Тэгэхээр энэ хуу хүн дээрээ тулгуурлаж бий хөгжих ёстой. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал 4 жил ажилласан. За энэ хугацаанд бол Монгол улсынхаа хөгжлийн төлөө, Улаанбаатар хотынхаа хөгжлийн төлөө, дүүргийнхаа хөгжлийн төлөө бас чамгүй ажлуудыг бас хийсэн байна. Энэ дотор болохоор ихэнхдээ бүтээн байгуулалтын ажлууд, хөрөнгө оруулалтын чанартай ажлуудыг хийсэн байна. Улсын хүн амын 10% нь бол Сонгон хайрхан дүүрэгт ажилдаг, амьдардаг, сурдаг. Сонгон хайрхан дүүргийн хөгжлийн төлөө санаа зовнож 2008-аас 2012 онуудад сумын азар төлөөлөгч олон зүйл хийсэн, бүтээсэн, санаачлаг гаргасан. Зөвхөн сонгон хайрхан төдийгүй бусад ажлууд нь бусад дүүргүүдийн хэмжээнд түгээн дэлгэрч хэвшил болсон олон ажил байна. Үүнийг бол цаашлал өргөжүүлэх, тэлэх ийм боломж бололцоогоор нь бас хангах, цаашлаад энэ залуучуудыг бид нэр бүтээн байгуулалтанд оролцуулах, гар бие оролцуулах. Эрүүл 5 тухтай орчинд амьдрахыг бид нэр хүсдэг. Залуучууд амгалан тайван хотод амьдрахыг хүсэж байна. Ийм гоё орчин одоо ингээ бүгдээрээ цогцлоод чадна гэдэгтээ бас итгэж байна. Би өөрөө залуучуудын төлөөлөл бол дуу хоолой болж байгаа хүний хувьд энэ улс орныхаа эдийн засаг, энэ Улаанбаатар хотынхаа хөгжлийн төлөө санаа зовох болчиход байгаамаа. Дүүргийнхаа иргэдтэй, хэл хүүхдэд хийсэн ажилдаа уулзахын төлөө 4 жил зүтгэлээ. Бид хамтдаа чамлахааргүй ажлыг бүтээсэн. Одоо зам гүүрээ, дулаан цахилгаана, цэвэр усны бохрын шугамаа өөрсдөө мэдж шийдэх, санхүүжүүлэх эрх мэдэл бидэнд хэрэгтэй байна. Үүний тулд нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинжилэн батлах ёстой. Энэ боломж та бидний гарт байна. Сонгон хайрханда сумын авазрыга сонгоцгоё. Монгол улсын хөгжлийн гац цаана байна гэж хүн болгон ярьж байгаа. Энд бол угаасаа ашигт малтмал буюу уул уурхуудаар түлхэлсэн эдийн засгаа өөд татах, босгох энэ чиглэл рүү Монгол улс явнаа. Сумын авазар бол макро эдийн засгийн том мэрэгчлэлтэн болсон байна лээ. Харьцангуй залуу хүний хувьд топ банкирын хэмжээнд одоо хүрсэнд одоо ажилтнууд бидний хувьд бол бахархалтай байдаг. Манай сонгогчид сумын авазрын мэдлэг, боловсролд эргэлзэх юм байхгүй. Хөгжил гэдэг бол өөрөө хүний боловсролтой, хүн рүүгээ хандсан тэр хандлагатай шууд холбоотой. Энэ болохоор зөвхөн уул уурхай олборлоод олох биш. Энэ байгаль ихтэй ямар ээлтэй байх юм. Ард иргэд рүүгээ нийгмийнхаа тал руу ямар өгөөчтэй байх юм. Буцаад энэ боловсролтой бид нар ямар одоо үр дүн өөд татах хэмжээнд аваачих юм. Эргээд эмнэлгийн үйлчлэгийг ард түмэндээ яаж өргөх вэ? Эрүүл Монгол хүн байж энэ нийгмийг одоо бүрдүүлэн хөгжлийг тодорхойл. Энэ өргөн утгаараа явах ёстой гэж би ойлгож байна. Би 10 жил хүүгээ харсан. Миний хүн төрүүлэндээ гэж. 10 дахь жил дээр их Монгол улсын байгуулсан 800 лагаар ингээд 1424 бүх төрөлхтөн. Би заатаа миний хүү даваагаал сэтгэлийг одоо баярлууллаа. Түүгэн төрүүлсэн шүн вэ штэ. Ороод өглөө энийгээл сэрхивл, энийгээл сэрдэг. Унтвал энийдэг гэдэм байдаг юм лээ дээ. Их баярлсан байлгүй. Тэгээ 8 онд одоо Сөвнөрхэн дүүр дэдэн орон төлөөлжт нийслэлийн сонгоодоход би бас баярлалаа. Их орныхаа бүтээнд ажил гарын оролцож байгаа юм байна. Миний хүү зөв байна, сайн байна мэгүү. Энэ зөв азорныгаан төлөө. Миний хүү зүтгэх та нар хэн зүтгэх та нар одоо үе одоо эхэллээ гэж би төвөнд би их баярлсан. Бид 22 жил хөгжлийн гарцыг хайж ирлээ. 22 жил бид иргэдийнхээ амьдралын орлогын асуудлыг ярьж ирлээ.
22 жил бид иргэдийнхаа боловсрол, эрүүл мэндийн ажлыг ярьж ирлээ. Одоо бид нэр хөгжлийн шин шатанд гарахын тулд шинэ үеийн төлөөлөл, шинэ залуучуудыг оруулж ирж орчин үеийн хөгжилтэй мөр зэрэгцүүлэн зүтгэх хүчийг болгох ёстой гэж боддог. Бидний хувьд бол залуу, нийгмийн хувьд бол жинхэнэ жагсаж байгаа ийм улсуудаа саналаа өгөөч гэж одоо ерөөсөө уриалмаар байна. Энэ хүүхдүүд айл дурал хавгнаас нь нүдэн салдгүй, сэтгэлэн садаагүй хүүхдүүд бишээ. Нүдэн садцсан. Аав ээжийн буйн сэтгэлэн садцсан. Тэр хэмжээгээр төрөөс хумслахгүй гэж бодож би дэмжих гэж ирсэн юм аа. Наад халуун сайхан залуучуудаа төрөөл ишцүүлэхийг хүсэж байна. Та бүхэндээ хүрээч байна. Та бүхнийхээ итгэлийг зүтгэлээр харуулъя. Монголын ард түмэн танд итгэж өгч байгаа шүү. Би эргээд нэг л юм хэлдэг. За 4 жил хийсэн ажлыг чинь би одоо таны сонгогдсон тойргоос би хамт очиж тийм ээ дүгнэн шүү гэж хэлж байгаа. Би бол ард түмний нэг хэлтэрхий. Би сонгон хайрцагчдаа хамт амлсан газар болгондоо одоо тэр зорилт хөтөлбөрийн дагуу явж байгаа тэр ард олонтой уулзж байгаа сонгогчтой уулз болгондоо би дандаа нөгөө сонгогчдын тал зогсдог дандаа. Манай сумын ах чинь өөрөө болохоор тийм махруу хүн гэж хэлсэн шүү дээ. Их шаргуу, нугцтай юм томдог. Хүнд нэг хийсэн заа гэсэн бол яваагүй байдаг. Нэг сайхан иргэн шүү дээ. Ингээд ахаар одоо мархаж дандаа мархдаг. Улсын хурлын сонгуульд сонгон хайрхан дүүрэгт нэр дэвшигч Нолгор Сүрэнгийн сумын Авазар. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, үндэсний хөрөнгө оруулалтын банкны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, Монгол улсын аварга Нолгор Сүрэнгийн сумын Авазар. За, энэ төрөлцөн ирсэн 25 дугаар хорооны иргэд та бүхэндээ энэ орой мэндийг хүргэе. За, миний би 2008-аас 2012 онд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгон хайрхан дүүргийн толгой төвсөөс сонгогдож 4 жил ажиллаж ирсэн. Энэ ажиллах хугацаанд тойрогтой, дүүрэгтэй, хөрөнгө оруулалтын чанартай асуудлыг үе шийдтэйгээр шийдэж ирсэн хил хүүхдээ хийсэн ажилтай байна гэдэг үнэхээр сайхан байт юм байна. Очсон хороод болгон дээр, очсон тойрог болгон дээр иргэдийнхэн халуун дулаан энэ алга тушаалтыг уур амьсгалыг хүлээж аавна гэдэг үнэхээр сайхан байт юм байна. Баярлалаа та бүхэндээ. Ялангуяа сонгон хайрхан дүүрэг бол өөрийн гэсэн онцлогтой харьцангуйгаар дэд үс сул хөгжсөн, хүн амын нягтршил ихтэй, шилжих хөдөлгөөн ихтэй, хөдөө орон нутгаа шилжиж ирсэн хүн ам ихтэй ийм одоо онцлогтой дүүрэг. Би сонгон хайрхан дүүргийг Улаанбаатар хотын бүс нутаг, Улаанбаатар хот бид нэг гэр бүл гэж боддог. Сонгон хайрхан дүүрэг алслагдсан бүс нутаг гэж хэлэх дургу төлөөлөгчийн нэг нь би юм байна. Бид бол хөгжлийн зөв гарцыг олбол сонгон хайрхан дүүрэг хөгжих бололцоотой гэж бодож байна. Манай иргэдийн хамгийн их хүсэж байгаа зүйл бол амьдрах орчин. Өнөөдөр аятаа тухтай амьдрах орчинд хүсэн мөрөөдөл нь хүн болгонд байдаг. Улаанбаатар хотын сая 200 мянган иргэн бүгд энийг хүсэж байгаа. Бид энийг хийх ёстой. Энийг хийхин тулд яах вэ гэж, яаж хийх вэ гэж та нар бодож байж магадгүй. Бид бол хууль эрх зүйн орчноос шинжлэх хэрэгтэй. Ингэж байж хөгжлийн зөв гарц, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлно. Өнөөдөр 92 онд баталсан үндсэн хууль 20 жилийн дараа хөгжлийн гол хүлээц бол зогсож байна. Бид энийг өөрчлөх хэрэгтэй. Улаанбаатар хотыг бие даасан бодлоготой, бие даасан статустай, өөрийн гэсэн эрх мэдэлтэй, захиран зарцуулах санхүүгийн эрх мэдэлтэй, шийдвэр гаргах эрх мэдэлтэй ийм хот байхын төлөө бид ажиллана. Ялангуяа Монгол улсын хөгжлийг Улаанбаатараас эхлэе гэж би бодож байгаа. Яагаад гэвэл хүн амын 50% нь, эдийн засгийн 95% нь энэ хоттой салчгүй холбоотой. Та биднэртэй холбоотой. Өнөөдөр тулгамдж байгаа олон асуудал манай иргэдийн өмнө байгаа. Ялангуяа цахилгааны хүчирхлийн асуудал, хогны асуудал, нийтийн тээврийн асуудал, замын асуудал гэдэг маш олон асуудал байгаа. Бид алин болгон 22 жил ийм маягтай явж ирэх юм бэ. Бид шинжлэх ёстой. Инхийн тулд
бид эрх зүйн орчныг шинжилээд энэ дээрээ тохирсон санхүүгийн их усүрүүдийг татах ёстой. Ингэж байж бид хөгжлийн чиг хандлагыг тодорхойлно гэж би түрүүн та бүхэндээ хэлсэн. Очсон хороод болгон дээр л нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг ярьж байгаа. Манай иргэд энийг бол нэлээд сайн ойлгох ёстой. Өнөөдөр хороодод тулгамдж байгаа олон асуудал байгаа. Иргэдийн тулгамдж байгаа асуудал бол хороод шийдэх ёстой. Хороод дээр бид нар эрх мэдлийг өгөх ёстой. Өнөөдрийн хууль эрх зүйн хүрээнд бид хотыг шинчлэх, дүүргийг шинчлэх, хороодыг шинчлэх боломж олцоо таарах хүн байгаа. Бид энийг бол аль болох иргэдийнхээ ая тувтаа орчинд нөлөөлөхийн тулд хууль эрх зүйгээ шинжлэх ёстой гэж хороод олон дээр байнга хэлж байгаа. Энийг шинжлэхийн тулд иргэн таны оролцоо чухал байгаа. Иргэдийн оролцоог төргөн шуурга өргөх, төрийн оролцоо иргэдэд төргөн шуурга өргөх. Энэ хоёрын уян холбоон дээр, энэ хоёрын салшгүй хүн холбоон дээр Монгол улс оршин тогтноно. Ялангуяа хороод багийн статустай байгаа. Дүүрэг сумын статустай байгаа. Нийслэл аймгийн статустай байгаа. Энийг бид өөрчлөх ёстой. Нийслэл засгийн газрын хэмжээнд яригдах ёстой. Дүүрэг аймгийн хэмжээнд байх ёстой. Хороод сумын хэмжээнд байх ёстой. 10,000 иргэнтэй одоо хороо байгаа. Өнөөдөр нэг сум 2,000 орчим иргэнтэй байгаа. Ийм байж болох уу? Та бүхэн маань энийг бол бүгд сайн мэдэж байгаа. Тэгэхээр бид хөгжлийн чиг хандлагыг бол хууль эрх зүйн шинжилгээр тогтооно. Энийг хийхин төлөө энэ 3 залуу бид зүтгэн та бүхнийхээ энэ сайхан итгэлийг бид зүтгэлээр хариулахад бэлэн байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал 4 жил сууж Улаанбаатар хотын амьдрал, дүүргийн амьдрал, хороодын амьдралыг бас тодорхой хэмжээгээр сайн мэддэг болсон гэж би өөрийгөө дүгнэж байгаа. Яагаад гэвэл өнөөдөр тулгамдж байгаа хогны асуудал, утааны асуудал, төгжрлийн асуудал, за ингээд маш олон асуудал энэ иргэд манд тулгамдж байгаа. Энэ дээр бид нар дэд үтсийн асуудлыг нэг номерт ярих ёстой гэж бодож байгаа. Улс орны хөгжлийн хувь заяа, бидний цаашдын хөгжих хувь заяа бол ерөөсөө шууд дэд үтстэй холбоотой. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хороодын амьдралыг хөгжүүлэх, иргэдийн амьдралыг амжиргааны баталгаа төвшин дээшэнд гаргах, ялангуяа энэ хашааны үн цэнийг өсгөхийн тулд Монгол улсад дэд үтсийн асуудлыг нэг номер шийдэх ёстой гэж бодож явдаг иргэн хүн байгаамаа. Ингэж байж бид цаашдаа хөгжнөө. Ингэж асуудал шийдэхгүй бол хэн нэгэн хүн дугаар хорооны иргэний одоо хашаанд аваачаад халуун бүлээн ус татаад, жорлонгийн булж хаяад, пааланта жорлон аваачаад тэр гэр доторх ханнаас халуун ус гойжуулна гэхэд та нар итгэж гинүү? Энийг хийхэд бол сайн хууль эрх зүйн орчин хэрэгтэй. Сайн хууль эрх зүйн орчиндор түшгэлсэн санхүүгийн их усүрүүдийг босгох ёстой. Үүний дараагаар бид нар эдийн засгийн одоо яриад байгаа бидний төлөвлөлт тооцоо ингээ дараа нь бид нар хороол буюу өөрсдөө чинь бидний бас хүсэн мөрөөдөж байгаа орчноо өөрчлөх ёстой. Бид нар худлаа ярьж болохгүй. Бид нар бодит түнэн амьдрал дээр тулгуурлаж ард иргэдийнхээ дуу хоолойг сонсч байж аливаа асуудалд чин сэтгэлээсээ хандаж байх ёстой. Чадахгүйгаа хэлж явах ёстой. Алдаа гаргуул алдаагаа эргээд хэлж явах ёстой. Уулзах улаан нүур байх ёстой. Хэн нэгэн шиг бид нар шилээ харуулаа зогтоож болохгүй. Манай иргэд байн хэлж байгаа. Эргэх холбоотойгоор сонгон хайрхан дүүргэлүгэ гүйж байгаараа гэж бид гүнэ. Бид гүйхч болно. За баярлалаа. Бүгдээ хайртай шүү. За. Дүүргийнхаа иргэдтэй, хэл хүүхдэд хийсэн ажилдаа уулзахын төлөө 4 жил зүтгэлээ. Бид хамтдаа чамлахааргүй ажлыг бүтээсэн. Одоо замгүүрэ, дулаан цахилгаана, цэвэр усны бохирын шугамаа өөрсдөө мэдж шийдэх, санхүүжүүлэх эрх мэдэл бидэнд хэрэгтэй байна. Үүний тулд нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинжлэн батлах ёстой. Энэ боломж та бидний гарт байна. Сонгон хайрхандаа Улаанбаатарыг сонгоцгоё.